Пявагангийн санжээж хөдөлнө. Хин нэгэн мэрэгэн бурханы их сургуульд баясгүй сэтгэлээр хандж нэг алах бас гэж тийм үү? Гамбажиг барваа гэж. Замбуу чүүлэн сэрсрэн гэж тийм. Замбуу мөрөн гэж байна. Замбуу бол мөрний сэрсрэн бомраа гэдэг чинь. Сайхан алтыг бомон одоо лангаар нь олно гэж шүү дээ. Саран бом гэж тийм. Замбуу чүүлийн сэр гэдэг чинь их тийм тунмал сайхан алт байдаг юм да. Замбуу мөрний алт. Тунмал алтчтай газар дээр өөрөө тунаагаар цэвэр юм алтуу тийм. Дээний дээд нь сум баяд маяг гэж. Тэр нь түүнтэй адилхан адил тэнцвэр байхгүй гэж тийм их уян байхгүй гэсэн. За санжилжийн шүү болоо санжил хаан гэдэг чи юу лээ? Санжилын хаан байдаг шүү. Тэрний айлцсан сударт. Жидэр чөлн даглаа минамны эрхэж суваг ногоодод хүмүүн ногоодод чодож ивэс. Тахилыг өргөснөр сэрдва шаналлуу бусад ертөнц намын датаа нацж ийдгаа. Элдв боловсрол тийм үү? Хүссэн юм юу вэ тэр бүхнийг олно гэж. Шивэн дандаа жагуулсан юм чи. Химэн айлтгсан утга түүнийг хаан барь сонсох тун гэж хэлсэн. Хаан та сонсох. Жамдын дэж чөтөн намдаа нэв. Яг төгснөсөн бүхтийн суургнууд тэгээд дөр хөрөг ногууд тийм ээ дүлбэрэн жий ядбаа гэж. Тоосон ширхэг барамнус тааны хитэн ширхэг буй тэрэн төрний тоогоор тийм үү түүнийг үйлдсэн хүмүүнүүд тэнгэрийн орон газрын дээр Натая хаан тэрийг олгож хэлсэн шүү дээ. Бурхны ямар нэгэн дүр төрхийг бүтээсэн тэр дотор хичнээн ширхэг барамнус тоо хонхын тоос байна. Тэдний чинээ тоогоод тэнд мөргөд залбирсан бөгөөс хаан тэрийг тэнгэрийн муу хүний ертөнцид олгож гэсэн санаа хэлж шүү дээ. Шээсү мандуусна гих мэтлэн олонтой айлжээ гэсэн. Жангараас илжин сод аваалт тишварын судартай айлтгатаа мөн. Дэмбийн бүсүр рог үзээж чинь. Удирдагч бурхны лагшин маш их үзэмжтэй үтээг гэсэн үг тийм. Дэнэ човжирж юу манч. Тэр нь нэг сайхан дээд болох. Тэр нь бол бас дээд болно. Жива манчтай олон төрлөخت нь олноор тахиас зохистой гэж байна. Лоод нь шүгжин жишээ ячин фичэрдэг гэж. Оюун төгс төр хүмүүс бол баялаг өгөөд их чадлаг сүгчтэй чэн гэдэг чи их чадлыг агуу төгснө гэж. Вондын гэж их мэдлэлтэй болно. Хорж ирийн жал болж загар вэлдийн хаан болно гэж. Амч бодон гаргуу. Хундарыг асуудаг тийм. Дээдийн сад дарам хундарыг асуудаг. Дээдийн ном цагаан хад айлдах юм. Лалааны динэ арилчин надад зарим нь 7 зүйлийн эрдэнэ зарим нь түүнчлэн ажилласны сандан карва гэж байна. Зис буюу одоо хүлээс бүтээсэн улаан ажилласан бурхан ногоодын дүрсийг дүрс буй тэдгээр бүхэн дүрийг бүтээвээс тэдгээр бүхэн бодийг болгоно гэж. За гойл гэж шаниа те. Шаниа таны жагсан төмөр юм уу? Газар шороноос шигсэн болно гэж. Амглан ажилласан ногоодын дүрсийг бүтээ үзвээс үзэмжтэй бөгөөд жимбийн дайжиж өгч шаврын үйлийг үлдээ. Ядаг тэмцэж үлдээс үйлдүүлвэс гэж юм уу? Тэдгээр бүхэн бодийг болгоно. Хүнээр дээр бурхан бүтээв. Зинго хамны хан туурган дээр сүбжин рүү дүрс сайхан зургийг содном жээсэн гэж. 100 буйнаар бэлэгдсэн аваатлаа төгс лагшин алин дээр зурсан уу зурулсан ч болно. Тэдгээр бүхэн боддээд явна. Яг энэ дотор байдаг шүү дээ, тийм. Адны гаралтай байдаг шүү дээ. Живүү ган шиг ондэ шон яруу. Ямар нэгэн төлөвлөлтөнд хэрэгцээ балчир залуу байсан ч болов. Гандаглаад байсан юм авъя. Алин тэр нугууд гэсэн үгтэй нэр тийм үү? Лобийн цаа суралцж байх цагтаа зэмүүдад нь сабрж бай. Үзүүр юмнуудын үзүүр гэсэн үг сабрж байгаад нь хотох юм уу те? Одоо ямар нэгэн эрттэй биш юм уу те? Ямар зэмүү сэммо гэж байна. Эсвэл хан туургыг сэммо шимбүү гэж хумс эсвэл бас юу гараа гэсэн үг. Модоо тэрэнд зураг үйлдвэс гэж. Тэр бүхэн бодийг болгоно гэж. Шари уулам шари бүтрэ шари уулу анандалу андааха. Эрт үед их үгээгүүдийн гуйлгч хүн байсан гэж. Тэгээ явж байгаад нэг байшин байх дээр нь хорогдох гээд аймаг толгой хорогдох гээд ороод амарч ийсэн байл та. Тэгээд гутал нөгөө урагдаа салбарсан байсан. Тэрнийг ойж тогтоох гээд
Тэгээ нэг мо цаас илүү юм шатаагаад гэрэл гаргаад тэрийг ойж исэн чинь хан дээр ингээд нүдний зүрт нэг сүүмэлзээд ингээ харсан чи бурхны дүр зураг тавьсан байсан гэж. Сайхан бурхантай хан дээр сүм эвдэрсэн сүмийн одоо байсан юм да. Тэгээд нөгөөд чинь хараад их баярлсан гэж ийм гоё үзэгслэн гоё ийм сайхан хүн ертөнцид байд юм байна. Байдаг бол уулзсан гэж сүсгэж бодсон гэж те. Тэгсэн чинь сүүл бурхан багшийн юу дэргэд төрөө тэгээд насаараа ухнаас харцлгүй явж номын ашааныг хийсэн гэж ахтай хотыг олсон гэж те. Тэр шиг бурхны одоо энэ дүр юуг хараад мөргөж залбир үед чинь одоо 100 мөргөнөд дээр үе чинь холоос аян чим болж явдаг байсан байх чинь те. Тийм эрдэм гадгаа гэж хэлж байгаа шүү. За тэгээд жадын наглаад сүйж чинь ягуусан бурхуудын суургнуудыг хэн бээр тахиж эренчин жадын домпрогдаг мандаг гэж. Эрдний их суургыг олон зуун гэсэн үг тийм үү? Олон зуун мянгаар их мэтлэнгээ цаашна гэж чинь. Яваа Гангис ядуудын жадны айлан бээр ягуусан түүний тахилын одоо шүтэн суургуудыг жимийн бомболаны чаваа зүгээр илсэн цогцоод яасан овоолон бүтээсэн ч гэсэн тийм үү. Дэ намжис чинь жиж тоглож. Тэдгээр нууц бурхныг олгуулна. Зүгээр илсээр суург байх баятай байна. Тэ? Аа шиншиг арна хийх. Тэрнээс үрий сайн болно үстэй тий. Бүрэн хийвэл ёсхор жингийн сутраас гэж. Дэрэтрэш дээр тий. Нөгөө ёсхор жингийн айлцсан сутраа нөгөө дөрвөн махранзын нэг үү тий. Шотландчуудээс лайн дэваны таныг тахвас тэнгэрийн хамар амгалангаас намба мантон олон төрлөөр гэж мийн дэваа тавж. Хүмүүний хамар амгалан шалгаж. Мийн дагуудаа таньдаг. Хүмүүний эзэн болж амтан тусыг үйлдэх. Баялаг өгөөд их хэд мөнгөтэй болно. Баялаг дөрвөнийг олон гэж тийм. Дэваа тавж өгч байна гэж ярьсан. Ям дайчин номер бим брэвнаа үйлийн чинь боловсрсон үрийн сүтрэж байдаг. Эдлэл хэрэглэлийг хүсэх юм бол бурхны лагшин зарлигт бол чимгийг байгуулдаг гэсэн. Их бэлэг оюуны төсвөөс номын өгүүлбэр өрөө гэж. Сайхан дүртэй болохыг хүсвэл амгалан ажирсны лагшин сонжис байв будгаар зурх буюу байгуулсан гэж. Бодог өгөх гэж. Нас урцгийг хүсвэл нэгүүлсэн сэтгэлтэй байж ам битий таслаарай гэж. Хүмүүний бий болохыг хүсэх юм бол эрхэм заргийг дуурсгаж тийм ээ шагшаа бодох сэтгэлгээ. Садан жив буян ихтэй аз буян ихтэй болохыг хүсвэл тахилын эдийг өгж байгаарай гэж. Эд мөнгөөр баян болохыг хүсэх юм бол үгээгүй хоосон туслаарай гэж. Өвчин үгүй хүсэх юм бол эмийг өгж байгаарай. Бас ялд өгснөсөн бурхан бар бодисны бэлэг дор тийм үү жанжсан ба шэрүү шиг нэртэй бодисод айлцсан шүү дээ. Бэлгүүн нэртэй бодисод айлдж явж. Бангалаа хэн нэгэн гэж тийм үү. Цэн намада урд насндор хилэнс нүглийг үйлдсэн бол цэн дээр дунгуулж энэ насандаа зовлонгоо амсах болно. Лөө дагдуу наваа нэ гэж. Би үргэлжлээд өвддөг хүн бол амгалан ажирсан бурханд үл биширсэн бөгөөд ховргийг яасан муушаасан хэрэг бол тийм үү. Чава гоочсон муушаасан. Чалиж яваа тийм. Мэрдагдулаа гэж. Үргэлжлээд одоо балар сохор явдаг хүн бол шагшаа аваад гэсэн дорой тулсны гай мөн ганлаг шаваа гар хөлн мари бистэн хүн тийм ээ мэ баг бистэг байна гал багасаагаад замдалчилсан гэсэн үгтэй замдалчилсан гэж тийм үү биг баг бамбар өрөөд хүн далаж айлгсан ч юм тийм гэжин ном эсвэл манай үгийн утга тодорхой биш нь бүхэн хийгээд номыг муушаасныг юм гэж наваа ном бат чихэн дөлий хийгээд наг гүпа гэж хэл толтроо одоо юу гэдэг нэ хэлгээ бол бас сүмрүүдэн даваа бурхны номонд ууралсан дээдийн номыг муушаасан гэв гэж хамраар үл үнэртдэг нэг гэж тийм үү тийм биш юм бэ гэж муухай үнэртэй муу хүчийг шатаасан гэж бурхан одоо тэр жорлонгийн үгтэй шатаадаг ч аим гэмтэй байна шүү дээ. Миг марваа гэж нүд улаан нүдтэй байх нь хөлөгний номыг муушаасан гэм чинь дүрсэн цагаан бөгөөд улаан одоо туяатай бол гэж юм. Агуу их тахилыг үйлснэ гэмээр эрдэм бидтэй жаарч мөн.
нүүрэнд нь улаантай яцсан цагаан сайхан хүмүүс байдаг ч тийм. Нүүр хадаг нэг чинь биеийн өнгө харлсан бөгөөд эрэгба гэдэг нь юу шээ. Туранхай эзэнхий гэсэн үг тийм. Тэр нэг тишин шиг бин гүйлээ. Амглан ажирсан бухны дагшныг утаагаар дарсан гэж тийм үү. Дуббаа дагна гэж тийм. Мэг мисэл багш нүдний хараа муу тодорхой босмол сэмжэн жимийг амьтны нүдэнд хорол хийсний гин гэж. Энэ насанд үр үгүй нь болохоор амьтан олон амьтныг алсан гин гэж. За Лу Йомбо гэдэг нь юу шүү дээ. Али тахир гэсэн үг тийм. Байхан нь янлаг шаава гар хөл бэртэнгтэй нэг тийм ээ. Сэмжэн думаач олон амьтныг хүлж баглсан гэдэг доллоо сумаа гэдэг нь бойн дотор барьсан гэсэн үг шүү дээ. Доллоо сумаа гэж. Алах гэж тийм үү. Замдалчлан байх тийм үү. Од салва юм нэтонwane. Хэдийгээр гэрэл тоодох гэгэн гэрэл байвч үл үзэх нь жаимэла кав гэжсэн баг гэж. Шувууны нүдийг утас зүгээр ойсон гэж байгаа юм шиг тийм. Шувууны нүдийг ойчдөг байсан юм шиг. Хятадын нөгөө нэг юу тамлах хардаг. Халуун тогоонд дээр юу ячдаг гэдэг. Шуу хийгээд толгойг нь гаргаад тогооны тагаар ингээ гаргаад доороос галждаг. Тэгээ нөгөө амьтан чинь халууцтай өөрийнхөө үдийг зулгаагаад нүцгэлцэн байдаг гэж тий. Тэгээ тэр амьтныг зовоож аваад авч иддэг. Тэгэхээр хамттай байдаг гэсэн юм шиг. Гайна 10 чипаа гэж өдөлсөн боловч үр тасарсан байх юм уу те гонааж байгаа гэж өндөг халсан юм чи шууны өндөг халж болохгүй те центр порид журваны чумаа одоо байна. Энэ насанд яг нь ганц би 90 байх юм ихнээс туулдаг юм чинь бүдмиг чемтон мэдбаа гэж чинь 90 хүрээ эмхтэй хүн бол чемтон удаа гэж нөхөртөө хань ижилтэй бас хэлгэнснийг юм гэж штэ пома дагдуу сосрын яваа гэж юм үргэлж тусдаа явах юм үү? Памада магуа эцэг ихээ хүндлэхгүй хийгээд муу явдалтай байсан юм чинь. Центр үг ба энэ насанд үгээгүй хоосон байх нь идея хоолундыг хурааж нөөцлөхтэй нэргэн биш гэж. Тэр нь юу хүүхээр цамаан зан гэж байгаа. Данвайна гэж хилэн дуур сэтгэлийг өөр хилэн. Яс ааш мотой цамаан хүмүүс байдаг шүү дээ. Тэ? Тийм хүмүүсийг хийж байгаа. Бид чинь үгээгүй хоосон явах эд таваар суглоо шулбилж чадахгүй. Тийм байдаг хийж байгаа. Мэйлүүлээ яндаг самаадан дээр байна. Хүмүүний биеийг олсон мөртлөө хамаг эргэтэн бие бүтэн байх нь чухал тулд сүсгээ олсны тус хийж байгаа гэж байна. Бүтэн биетэй байх тус биш. Жалбийн нодой жишээ доод. Жалбийн нодой. Жалбийн нодой гэдэг чинь нөгөө юу нэр байна шүү дээ. Жалбийн нодойг айлдсан судартай. Ширүүлдөө таваар зэмж байгаа. Бэлэг оюуны бүсвэл сонсолт хичээгээрэй гэж юм. Тийм үү? Өндөр язгуурыг бүсвэл шагшааваа захаарай. Сайхан үндэстэй одыг үл үлцэнгүй бяцлагаарай. Дадуулаарай. Самбаа зэрэгтэй болохыг бүсвэл багшаа биш гэж юм. Тэ? Гэж шүү дээ, тийм үү? Сүг дэпис гэж юм. Сүм гэдэг нь ер нь ой тогтоол гэсэн үг шүү дээ. Тогтоолыг хүсэх юм бол монбын арч илэрхий амаг батан сэтгэлээр дар гэж. Бэлэг хүсэх юм бол сүшин гэдлааны явуулж байгаа. Зөв сэтгэлийг сэтгэл дорш шүү. Ёсчлон сэтгэл дорш гэж. Сүшин гэж цөлмө гэж хоёр байгаа шүү дээ. Сүшин гэж нь одоо хүнд буруу атал санаа төрөнгүүтээ сайн бодол өсгөж болно шүү дээ, тийм ээ. Бурууг нь орхингуудаа сайныг бодох жишээ. Эсвэл хийх ажил хоёр байлаа гэхэд муу ажлын тухай бодохоо орхиод сайныг бодсноор хийн гэсэн үг тийм. Түлшин хийж дандаа ингэж үргэлж зөв сэтгэлийг баримтлах гэсэн үг. За ингээд байсан. Тарваад үтээс нирваны хүсэх юм бол хилэнс бүхний дэвчгэртэй сэмжэн дэмж дэвш шүү дээ. Хамаг амтныг амруулан жаргая гэж хүсэх юм бол бод сэтгэлийг үүсгэрэй гэж. Гад нэмбэр дэвс яруу сайхан дуу хүсэх юм бол үннээр нүгүүлж байгаарай. Эрдэм сайн шанар хүсвэл маш алга газарт оршин суухтай зурдаг юм чинь. Чойд бис гівэн шинийн нэмэрж байгаа. Номны хүсэх юм бол буйны садны хөтөрөө авирлан авах хүсэх юм бол үемцэн санамгүй байгаа гэж байна. Үлэмж үзэх юм бол хоосон номыг тус нь ажиглан олонтой ажиглаарай. Ажиглан шинжээрээ
Исрам ертөнцийг үсэх юм асахгүй нэг үсэх үгээд баясгүй тэгш дөрвөн цагт шүглэсхаараа гэж. Тэнгэр хэмэдгийг түмүний идэл нь бүрэн төгс хотолчуулгыг үсэх юм бол хотолчуулгыг хэлсвэс 10 цагаан буйны үлдэр оршин яваарай. Агуу татлангаас хитэдхийг үсэх юм бол хоосон номыг илэрхий хоосон чанарын номыг илэрхий баясалтай байгаа гэж байна. Хамаг юудны ялахыг үсэх юм бол хөтөд гурвыг тагтугаа гэж ингэж хэлсэн байл юм уу. Саяын нэмбо хордож юу юм даа буюу газрын зүрхэн бацатын 10 хүдний сударт тайлбартай байна. ертөнцүүдэд гэж хамаг ертөнцүүдэд амар амгалан бөгөөд аз жаргал бүхэн чухалтай бүгд гэснээс гаддаг учраас тийм ээ. Дээшин жилүүд амар амгалан аз жаргалыг хүсэх юм чухалтай гурвыг тарих өдөр хичээгээрэй сайлж байгаа гэж.